Тэгэхээр өнөөдрийн ерөнхий мэдээлэлээр бас угаарангийн хордлогын энэ тоо мэдээнүүдийг та бүхэндээ хүргье. Тэгэхээр сүүлийн 3 жилээр 23, 24, 25 оноор харьцуулсан ийм тоо мэдээллийг хүргэе. За нэгдүгээр бол нийт угаартж байгаа хүний тоо энэ мэдээлэл 23 онд бол 3184 хүн угаарч ирсэн. За 24 онд 2830. За тэгээд 25 онд 2267 болсон байна. За мэдээж одоо шууд тоо хараад бид нар угаарын хийн хордлогоор өртөж байгаа хүмүүсийн тоо ихсэж чинь багасж чинь гэж одоо янз бүрийн ярих байх. Гэтэл тэрний цаана маш олон одоо хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тийм учраас ингээд шууд тоогоор нь одоо сайн байна, муу байна. Ер нь бол бидний цаад зорилго юм бол нэг ч гэсэн иргэнийг угаартуулахгүй байл гэдэг, нэг ч гэсэн иргэн одоо угаарын хийн хордлогоор нас барахгүй байх ийм л зорилготой. Түүнээс одоо нэгэн цөөн одоо 30 их байна гэж одоо ингэж бол ярих бол зохимжгүй. За нас баралтын тоо мэдээллийг харах юм бол 23 онд 61 иргэн нас барсан. За 24 онд 53, за 25 онд 30 гэсэн ийм одоо тоо мэдээлэл байгаа.